үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих онцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаа цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Улсын их хурлын эрхэм гишүүн Сайн Зориг. За баярлалаа. Үзэгчтэй бас энэ орой мэнд хүргэе. За баярлалаа. Бидний өрлөө хүлээж авч манай студид ирсэн. Тэгээд нөө цаг үеийн асуудлаар гээд одоо өнөөдөр за их хурл дээр өрнөж байгаа үйл явдлууд, нийгэмд өрнөж байгаа үйл явдлуудаас одоо таны гишүүнийх нь хувьд, улс төрчийнх нь хувьд одоо таны байр суурийг сонсъё гэж ингэж бодож таныг хүрсэн байгаа. Тий. За эхний асуулт их хурлын үйл ажиллагаанаас эхэлнэ хоёлаа. Тий. За хамгийн эхний асуулт юу байх вэ гэхээр энэ танаа бүлэгч одоо танаа энэ намын удирдлагч нь гишүүддээ нэг оноо өгдөг тийм журам оруулж ирж байгаа юм байна лээ. Тийм тэгээд тэр маань одоо энэ Монгол улсын хууль дүрм энэ үндсэн хууль мөл ч одоо миний харж байгаагаар бол их л олон юм зөрчигдээд байх харагдаж байгаа маа. Тэгээ энэ талаар таны бодлыг сонсъё. За яг манай бүлгийнхэн бол энэ дэр нээлттэй сайхан ярилцсан. Тэгэхээр яг уучлаарай. Гэхдээ энэ чинь эхлээд нэг нууцаар орж ирсэн юм байна шүү дээ. Тэгээ сүүлдээ ягаад ч эвлийнхэнд гинт мэдэгдсэн. Яг зүгээр албаны хэрэгцээнд тэгээд байсан. Тэгэхээр дотооддоо юмаа сайн ойлголцох хэрэгтэй шүү дээ. За бид энийгээ бас үнэлж судлаад гişүүд маань бас сан шумжээ хийлгээд засаг залруулах ажлуудыг бас хийгдсэн. За дахиад танилцуулагдсан байдаг. За яг зүгээр анхны тэр хөлбөр хэл мэдээллийнхэнд бол гарт очсон бэл. Тэгэхээр яг тэр хөлбөрөөр одоо нэг одоо бүлгийн энэ дүрм журм батлагдсан гэсэн үг бас нэг талтай биш. За хоёрдугаарт яг зүгээр зарим юм шүүмжлэлтэй юмудад засягч. Ер нь бол яг зүгээр одоо хууль хэлцэгч жишээ нь цагтай. Тодорхой хуулиудыг хэлцгээд за 1 цаг хэлцэн 2 цаг хэлцэн гэдэг бүлэгүүдээс цөөн тооны үг хэлж явах ч бас тэн дээр оноо өгнө гэдэг чинь бас бүгд одоо хамрагдах болцоог өгсөн шүү дээ. Гэх зэрэгээсээ бас жоохон шүүмжлэлтэй талууд байна гэд манай гишүүд хэлсэн. Тэгэхдээ ерөн бол одоо бүлэг бас нэгдмэл одоо хариуцлагатай байх асуудал зайшгүй байна. Би яг зүгээр энэ улс төр гэдэг энэ үйл явц өөрөө эргээд яг багийн спорч гэж ойлгож байгаа. Бид улсын хурлын сонгуульд нэг мөрийн хөтөлбөрт орсон. Мөрийн хөтөлбөр буюу ард түмний төлөө юу хийх гэж байгаа, Монгол улсын нийтлэг эрх ашиг хөгжлийн төлөө ямар одоо амлалтуудыг сонгох ёстой гэсэн тэр зүйлүүд дээр зарчмын одоо концепцийн асуудал дээр тохирсон бол тэр асуудал дээр нэгдмэл байх хэрэгтэй. Мэдээж доторх тэр хууль одоо юу гэдэг юм бодлогын шийдвэрүүдийн томьёолол жижиг сажиг зүйлүүд дээр одоо зөрүүтэй байдлууд гарнаа. Энийг бол мэтгэлцэн талын байр суурьуудыг авч байгаа дундаж хөлбраараа гэдэг юм хамгийн сайн хөлбраараа явдаг. Гэхдээ ерөн бол энэ одоо зарчим дээр байх хэрэгтэй гэдэг би ч гэсэн бас итгэл үнэлттэй. Харин яг зүгээр шууд одоо залууч гэдэг юм уу бүлгийнхэн гишүүдийн дууг хааж ийн хамыг барих гэж юм гэдэг юм ийм зүйл бол байхгүй. Манай бүлэг бол ерөнхийдөө бас дотоод арчлал нэлээд сайтай. Яг одоо хинч бас оролцоогоо хангацдаг, үгээ хэлдэг, байр суурь хэлдэг. Энд дээр одоо юу гэдэг чи одоо тэг өмнө сонгогдсон би шинэ гэтэр гэсэн тийм одоо бодлогын зөрүү бол одоо байхгүй. Яг ерөн би бол одоо бас улс төрд бас ороод удаагүй учраас анхны төсөөл бол бас л яг л өөрлөсөн. Бас ингээд чиглүүлээд ах юм болов гэсэн. Бидэд бол харьцангуй энэ тал дээр бол байгаа. За эргээд одоо яг зүгээр том реформын зүйлүүд болон тэр бодлогын болон сонгогчтой өгсөн амлалтууд дээр хилцээ зарчмаа концепцэд тохирсон бол энэ дээрээ бас хамт уяа л гэдэг энэ зарчмыг л ярьж байгаа энэ цаана. Гэхдээ тэгээ одоо тэн дээр чинь таа хүн чинь нөгөө тангараг өрхтөө одоо улс их орны эрх ашигын төлөө тойргоо сонгогдсон ч гэсэн улс их эрх ашигын төлөө ажиллана гэд байж байгаа. За одоо эн чинь улсын хурлын гишүүн хэлсэн үгний төлөө хариуцлага хүлээхгүй. Тэгээ ийм хуулийн заалтууд байгаад тахт одоо тэрийг яа тойрох гэдэг юм. Ерөөсөл тэрэн дээр л нэг үе гэж байгаа. Улсын хурлын нийтлэг эрх ашиг сонгогчтой өгсөн томоохон амлалтууд энэ зүйлүүд дээр нэгдмэл байя л гэсэн. Ийм л концепц байгаа. Түүнээс биш бүх зүйлүүд дээр бол одоо нэг бүлэг шийдвэр гаргадаг шүү дээ. Бид зарим асуудлыг сонсоод за улсын хурл дээр бол энийг одоо хилцээд явъя. Гишүүд өөрсдийнхөө байр сууриа саналаа хэлээд явъя. За ийм улс төрийн асуудал байна. Нэгдсэн нэг ойлголтод хүрээд явъя. За эсвэл зарим гишүүд бас санал гаргадаг. Энэ дээр бүлгийн нэгдсэн шийдвэр гаргаад явъя. Бас нэлээд олон өнцгүүд яригдж байна ч гэдэг юм уу. Ийм зүйл байгаа. Тэгээд тэр анхны хөлбөрөөр бол батлагдсан гэсэн үг биш. Энд чи одоо бас сайжирнаа л гэж байгаа. Тэгээд яг зүгээр зарим одоо оноожуулж байгаа хэсгийг би ч бас өөрөө танд дээрнийхэнд хэлсэн шүүмжилсэн гişүүд
Тэгээ энийг зас залруулах гэсэн. За улс төрийн дэмжлэг энэ төр үзүүлэх хэсэг асуудал энэ төр бол эндээс хасах ёстой гэдэг байсварыг би бас хэлсэн байна. Энэ өөрөөр гээд тодорхой одоо яг эцсийн дүндээ жишээ нь улс төрийн дэмжлэг гэхээр байнгын орооны дарга болох хэсэг асуудал намын тодорхой удирдлага улсын хурлын удирдлагууд бас санал болгодог боловч эцсийн дүндээ улсын хурлын гишүүд одоо нам харгалзахгүйгээр дэмцэн тохиолдол болдог. За одоо магадгүй засгийн газарт ажиллах юм чи ерөнхий сайдын бүр ирэх асуудал байхгүй. Тэгэхээр гих зэрэг одоо ийм зүйлүүд шаардлагагүй. Улсын хурл одоо тий хууль болон эсвэл одоо Монгол Улсын үндсэн хуулиар заасан ерөнхий сайдын онцгой бүр ирэх талтад чамд бүлгийнхаа одоо нэгдмэл байр суурийг ч гэдэг юм эсвэл хэлсэн тохиолдолд оноо өгч бас улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйл бол байж болохгүй. Тэр чинь ерөнхий сайд хэн байна? Тэр хүний өөрийн бүр ирэх асуудал байхгүй хинтэй ажиллах. За хоёрдугаарт зүгээр нэг юм зүйл байгаа. Нэг одоо ам хаах гэдэг биш яг зүгээр гишүүдийн итгэх оролцоог нэмэгдүүлэх гэдээсэн. Бид нар яхаар миний хувьд бол улсын хурлын гишүүний яг үндсэн хууль тогтоох үйл ажиллагаан дээр бол юм оноожуулалт бол шаардлагагүй. Харин улсын хурлын гишүүний одоо үндсэн үйл ажиллагааны бас заримдаа одоо нэмэлтээр өгдөө цаг үеийн шинжтэй гарч ирдэг цэцэд улсын хурлыг томилох, сонсголыг удирдах, тодорхой хууль боловсруулахын ажил дээр ч гэдэм үү ийм юмнуудыг бас гишүүдээ бас цаг одоо тий зав зарцуулж байгаа учраас идэвхжүүлдэг ч юм уу. Энийг нь бас одоо дэмжиж урамшуулдаг байж болно. Тэгэхдээ энэ нь одоо яг таны одоо харж байгаа өнцгөр тэр хэвлэл мэдээлэл гарсан анхны үйлбэрээр тэр зүйл бол батлагдаагүй. Тэгээ манай бүлгийн асуудал бол харьцангуй одоо суур асуудал дээр ярьдаг болохоос биш. Одоо жижиг орж байгаа асуудал болгон дээр нэг харьцаглаад яриад идэх зүйл байхгүй. Тэгээд энэ нөгөө улс төрийн дэмжлэг гэдэг маань одоо нөгөө намаас сонгуульд нэр дэвшүүлэх чинь улс төрийн дэмжлэг мөн биз дээ тий? Ер нь бас яг хуу сонгуулийн циклтэй үед бол мөн. Тэгэхдээ наана нь одоо тий улс төрийн дэмжлэгүүд бас энэ тодорхой байнгын орооны дарагт жийд юм уу тий засгийн газарт ажиллах энэ төр гэдэг асуудлууд бас яригддсан байлээ. Тэгэхдээ энийг би түрүү хэллээ. Энэ бол Монгол Улсын ерөнхий сайдын онцгой бүрээр хинтээ ажиллах, хэний кабинеттэй ажиллах тэр хүний асуудал байхгүй. Тэгэхээр ийм зэрэгүүдийг бид нар бас ярьсан шаардлага байхгүй гэдэг. Тэгэд энэ засварсан хөлбөрөө хэзээ оруулж ирэх гэж байгаа юм. За яг хөө тэгэл одоо бидэд бас энэ дүрм журм дээр бас сүүл дахиад нэг бас сонслоо. Бас юмудаа бас бүлгийн удирдлагуудаас бас танилцуулсан. Ийм зүйлүүд ингээ явж байгаа. Тэгээд бас тэр бол яг бидэд дотооддоо асуудлаа яриа явж байгаа. Тийм л зүйл. Тэгээ энэ бол нэг тийм гишүүдийн үзэл бодол байд юм уу? Цаашдаа сонгуул дэвшихгүй асуудлыг шийдэх гэдэг зүйл ерөөсөө биш. Тийм үү. За баярлалаа. За энэ нэг сүүлийн үед нэг 400 хүний тухай яригдаад эхэлсэн. Энэ төрийн өмчт компани, улсын үйлдвэрийн газарт бүтээмжийн менежер, хяналтын менежер гих нэршил бүхий дэд орлогч дарга захирлын статустай албан тушаалыг бий болгож томлон ажиллуулж одоо бүр ажлуудаа эхэлсэн байлээ шүү дээ. Баах улсууд ийш шин томилдсон байл. Энэ ямар учиртай юм бэ? Энийг та бүхэн одоо басгаас асууж байна. За би ч одоо улсын хурлын намрын чуулган дээр төсөв батлах үеэслийн асуудлыг хөнж тавьж байгаа. Ерөнхийдөө аливаа одоо төрийн байгууллага институцийг байгуулахдаа тэр байгууллага ямар чиг үүрэгтэй юм бэ? Ямар бүрэн эрхийг хэрэгжүүлэх гэж байгаа. Эсвэл төрийн ямар чиг үүргийг гүйцэтгэж ямар бүтээмж бий болгох гэж байгаа. Ямар асуудлаар дэмжлэг үзүүлэх гэж байгаа гэдэг ерөнхийдөө хуулиар л тодорхойлдог. Яам агентлагуудыг чинь ерөнхий сайд өөрөө бүтцээ тодорхойлдог боловч засгийн газар бүтэц бүрэлдэхүүний хуулиар бид нар баталгаажуулж өгч байгаа юмсыг хүрлээ. Яг үнтэй адилхан за яг хөө жишээ аваад ярив нийгмийн даатгалын үндэсний зөвлөлүүд юм уу гэмтэргээс урьдчилан зэрэг зөвлөл оюуны өмчийн зөвлөлч байд юм уу ийм зөвлөлч дандаа хуультай. Хууль дээр энэ байгууллага энэ салбар дундын хууль дээр хангахад ийм байна. Хин тэргүүлэхийн тодорхой зааж өгдөг. Гэтэл хуулиар одоо яг чиг үүрэг нь тодорхойлогдоогүй хуулийн гадуур гэсэн үг. Маш олон одоо гоёмсог нэртэй ийм байгууллагууд байгуулагдсан. Юу хийж байгааг нь мэддэхгүй, тэнд хэн ажиллаж байгааг нь тодорхойгүй. За ямар ч байсан тодорхой хүмүүс ажиллаж ийн гэдэг мэдээлэлтэй. За заримдаа одоо сонгон шалгуулалтад томилогдсон хэсэг нь мэддэхгүй. Сүүлдээ зарим одоо олон нийтэд ил гарч байгаа хүмүүсүүд нь яамдуудын урдуур гарч бодлого тодорхойлж ийн гих зэрэгээр яригддаг. Бид энэ асуудлыг ингэж хийх гэж байгаа гэдэг. Яг эцсийн дүндээ тэр асуудлыг шийдэж чадаагүй эсвэл бодлогын буруу асуудал гарвал хэн хариуцлах вэ? Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулиар тухайн асуудлыг хариуцсан салбарын сайд нь хариуцах гэдэг нь үү? Тэр гоёмсог нэртэй салбар хороонууд байгаад байна уу гэдэг ийм зүйлүүд яригдсан учраас би бас анх намрын чуулган дээр төсөв хэлцгүйээс энэ асуудлыг шүүмжлэлтэй хандж эхэлсэн. За сая бас
улсын хурлын гишүүн Инквайр мэд сайхан нарын гишүүдтэй хамтраад Монгол Улсын ерөнхий сайдад асуулт тавьсан. За энэ одоо ямар шийдвэрийн дагуу юу явж байгаа вэ? Хичнээн зөвлөл хороо комисс төв гэдэг нэртэй байгуулагдаж байна. Хичнээн хүн ажиллаж байна гэдэг зүйл бас яригдж байгаа. Дээрэс нь яг таны асууж байгаа тэр бүтээмж хяналтын менежер. За би тухайн компаниг бүтээмжтэй ажил, тухайн компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг одоо ажил гэдэг байдлаар гүйцэтгэх захирлыг тузаасаа томилогдсон байна. Хяналтыг туз тавьж хэлсэн байна. Гэвтэл өнөөдөр Арслан намын дарга байд юм уу, Доржхан сайдын бас тайлбаруудыг би үзсэн. Тэр туз ажиллаа хийж чадахгүй байгаа мэт одоо бас хажуугаар нь засгийн газар хүн томилохоос өөр аргагүй байсан гэж тайлбарууд явж илээ. Би энэтэй октоосоо санал хэлэхгүй байна. Тийм шүү дээ. Тэр чинь туз хяналтаа тавьж гүйцэтгэх захирлаа томилоод хяналтаа тавиа явдаг. Компани хууль болоод төрийн эмчийн хуулийн процедур байгаа. Ийм одоо инээдтэй аргалсан ийм зүйл ярьж болохгүй гэдэг зүйлийг би хэлж байгаа. Тэгээ ерөн зүгээр яг улс төрийн томилгоо явж байгаа гэдэг нь одоо нууц шийдэлсэн. Тийм. Чи одоо тэг намаас говотоор очиж байгаа юм гэсэн. Тэгээ яг зүгээр миний энд имзэглээд байгаа зүйл бид бас эдийн засаг дах төрийн оролцоог багасгана. Энэ төрийн өмчт компанийг дагсан энэ одоо тий авилгал байд юм уу? Ерөн баялагын зөв бас ашиглалтыг бас зогсооно гэж бодоод бас сонгуулиар 3 нам ер нь бүх улс төрчид амлсан. Бүх улс төрчид. Бид энийхээ төлөө байх хэрэгтэй болохос биш. Амаараа ирчээд үйлдэлээр эсрэг явж болохгүй. За хоёрдугаарт ер нь манай энэ авилгалын төсөөлийн индексийг бас хойш татдаг зүйлүүд энэ улс төрийн намын сахилж тендерүүлээс гадна төрийн өмчт компаниудын засаглалын асуудал байхгүй. За тэгээд энэ эдийн засаг дах энэ нөхцөл байдал тэлэх тусам, тоо ошрох тусам энэ төрийн өмчт компаниуд одоо томоохон одоо баялагийг эзэмшиж одоо дотоодын нийт бүтээгдэхүүн болов эдийн засгийн одоо үзүүлэх нөлөө томрох тусам л хувийн хвшлийн орон зай багасна гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээ бидэд одоо бас их зөв алхмыг хийхгүй бол энэ авилгалын төсөөлийн индекс ч гэсэн цаашдаа л ерөөсөө үзүүлэхгүй ер нь бодит эдийн засгийн өсөлт рүү явхад хувийн хвшил хойно үлдэх гэдэг. Тэгэхээр бидэд бас ерөөсөө энэ асуудлыг жоохон цэгцлэе гэдэг л байр суурьндээ бүгд байгаа ч гэдэг л би уриалаад байна. Тий, тэгээ одоо энийг одоо болиулах гэдэг юм уу? Ингийн тулд одоо их хурл маань шийдвэр гаргах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй юм? Ер нь тех шаардлага байна. За яг зүгээр уг асуудлыг ярихаар ингэдэ. Төрийн эмчийн хууль за 96-ны хууль бий. За компанийн хуулиараа зохицуулаач болно гэдэг. Яг эцсийн дүү яг олон улсын байгууллагын өгсөн зөвлөмж энэ төрөөр бол энэ асуудлыг энэ хуулиудын хүрээнд шийдчих болцоо байгаа боловч энэ улс төрийн хүсэл сонирхол юм уу? Сонгуулийн ээж сонгуулийн дараагаар явж байгаа энэ улс төрийн үйл явцаас харахад шийдэгдэхгүй. Дандаа улс төрөөс хараат гэдэг юм уу? Хин нэг одоо тэг хүний улс төрд сонгуульд явж исэн ч байд юм уу? Ийм хүмүүс очиж байгаа учраас энийг зайлшгүй шийдэхийн тулд сая яг Монгол Улсын засгийн газраас хууль өргөн барьлаа. За би яг өөрөө энэ хууль дээр нь 18 оноос хойш ажиллаж боловсруулсан байна. Хуучин бол төрийн бол орон нутгийн эмчит компани хууль гэж байсан. Сая шин дэгийн хуулиар бүх хуулиуд буцагдсан. Хилцэж хэмжээг байж дээ. Тэгэхээр одоо сая Монгол Улсын засгийн газар тэр дундаа яг уучрал сайтын асуудлыг ахалж орж ирлээ. Тэгээд одоо төрийн бол орон нутгийн эмчит компани засаглалыг сайжруулах, бүтээмжийг сайжруулах чиглэлтэй ийм хууль орж ирж байгаа. Ингэж хуулиар хайрцаглаж энэ сонгон шалралтыг нээлттэй болгох, за улс төрийн шийдвэр гаргаад одоо төсвийн гадуур төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг болий. Компани ашигтай ажиллавал төр өөрийнхөө хувьцааныхаа ногдол ашиг хэмжээгээр төсөвтэй эхлээд авч жагаад дараа нь тэрийг юунд зарцуулах гэдгийг улсын хурлаараа хилцдэг байхгүй бол за төмөр зам байр. Нэг компани чинь бүтэн тэгж штэ одоо. Нэг нүүрс зараадах шүү. За төмөр зам байр. Зам байр. За энэ хэсэг дээр тийм юм хий гэдэг. Ингээ яваад тахаар энэ компани чинь сүултээ ингээд засаглалын үдээс тэгж санхүүжүүл. За гэх чинь тий маш олон юм байгаа. За энийг сүүлийн үед одоо энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоо энэ стратегийн ордыг эзэмшиж байгаа энэ хувийн хвшлүүдтэй хэлцээр хийн гэдэг засгийн газар маань ингээд нэг бет томилсон байна. Бацандан гэж хүнийг сомилсон байна. За тэр хүнийг ямар шалгуураар яа томилсон бол би тэрэн дээр бол их гайхаж байгаа. Зүгээр миний асуулт юу байна вэ гэхээр энэ нөгөө стратегийн орд гэдгийг за яг 2007 онд тодорхойлчих. Тэгээд
Тэр чинь нөгөө нэг хувийн эзэмшилд ингээд тэр төр дэвтэргүүж зөвшөөрлөө өгөөд ингээд зарим ордуудыг өгсөн байж ээж. Нөгөөдөл чи хөрөнгө оруулаад гадна дотнож байд юм уу? Хөрөнгө оруулаад ингээд ашигтай ажиллаад иржсэн чинь 19 онд одоо энэ баялагын сангийн хууль гэдгээ батлаад араас нь нөхөж тийм ээ. Тэгээд одоо чи 2007-8 оноос хойш чи зөндөө яатсан байна шүү дээ. Энэ хуулийг зөрчсөн байна шүү. Тэгээд нөгөө 10 хэдэн жилийн дараа гаргасан хуулиа нөгөө хувийн хөвшилтэд тулгаад ийм яваад байна гэж би ингэж хараад байгаа шүү. Яг нь цаг хугацааны логикийн хувьд та бас яг ерөөдөө бас зөв харж байна. Би бол одоо бас чуулган дээр энэ асуудлыг хилээд байгаа. Хэлсэн үү? Хэдийгээр бас уулуурхаа ашигт малтмлын чиглэлийн одоо мэдлэгтэй, гүнзгий мэдлэгтэй хүн биш боловч бид энэ салбараар тижээлж байгаа. Энэ салбар улс их орныг одоо зүтгэж явж байгааг би мэдж байгаа. Улс орны одоо эдийн засгийн 90% нь уулуурхаагаас хамааралтай байна. Өнөөдөр тэтгэвэр тэтгэмж энэ сургууль цэцэрлэгийн багш нарын цалин, эмч нарын цалин, за өнөөдөр энэ бүтээн байгуулалтын ажлууд бүгд эндээс орж ирсэн орлогоор явж байгаа. За энэ одоо уулуурхаа маань зөвхөн нүүрс цэснээс хамааралтай байдаг. Бусад одоо ашигт малтмлыг бас эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах асуудал тодорхойгүй. За сая тэгээд үндсэн хуулийн өөрчлөлтөөр яг ийм зүйл явцсан учраас миний хувьд юу хэлж байгаа гэхээр энэ ашигт малтмлын хуулийн одоо асуудлаа хууль эрх зүйн орчноос сайжруулад нэмэлт өөрчлөлт оруулах бол нэмэлт өөрчлөлт эсвэл шинжилгээ шинжилээд уулуурхаан бодлогоо тодорхой болгомоор байна. Яг энэ 19 онд орсон энэ 6-гийн 2-т орсон өөрчлөлтийг одоо амьлуулахаас өөр аргагүй. Үндсэн хуулиар дааж мөрдөн штэ бидэд. Тэгэхээр энэ хүрээ юу гэж ойлгох гэж байгаа. Өмнө нь байсан одоо ашиглалтанд орсон стратеги ордууд дээр бас юу гэж ойлгох гэж байгаа. Энэ буцааж үйлчлэх асуудал үндсэн хуулийг дааж мөрдөгч урмын хууль болон энэ ашигт малтмлын хуулиараа юу гэж орж ирэх гэж байгаа. За тэгээ яриа хэлцээр энэ чигдээ явж байгаа бол ганц нэг юм биш. Бөөнд нь оруулж ирээд асуудлыг нийтлэг зарчмаар шийдэх. Тэрээс биш одоо бид нэг компани асуудлыг ярмээргүй. Тийм ч одоо шаардлагыг би бол бас одоо хэлж байгаа. Асуудал байвал улсын хурлын дээр 2007 онд баталсан тэр тогтоолыг шинжлэх. За ямар ордуудыг энэ цаг үе дээр хуульд нийцүүлэх ёстой юм. Хэлэх юм бол ашигт малтмлын хуулийн одоогийн хуулиар дотоодын нэгт бүтээнийг 5% хүртэлийг үйлдвэрлэх боломжтой тэр ашигт малтмлын ордуудыг стратеги орд гэд байх шиг байна. Зөвхөн бид тодорхой төвөнд цоны юмныг яриад байгаа боловч зарим одоо бүлэг ордуудыг чи ингээд лицензээр нэг хэсэгчилж өгöd шүү дээ. Хуваагаад стратеги орд биш болгоод байгаа байхгүй. Гих зэрэгээсээ ингээд асуудлуудаа эхлээд 7-4-ийг ойлгомжтой болчоод за энэ хуулийн хүрээнд үйлчлэх асуудал дээр энэ одоо ашигт малтмлын лиценз эзэмшигчтэй яриа хэлцээрт орно гэдэг зүйлээ зарлая л гэдэг. Ийм логиктэй стралыг ярьж байгаа. Яг үнэ. Ингээд явах хэрэгтэй. Түүнээс биш одоо бид нэг компанийг гаргаж ирээд бусдууд нь ярьдгүү. Түрүүчээс эхлээл одоо сая уучрал сайтч бас л тодорхой мэдээлүүд хийж гин. Тэр төгрөг нүрийн орчгон бас 250 сая доллар зарагдсан л гин. Өшөө одоо тэгээд ямар ордууд байгаа 39 орд байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр юмыг бас яг хийвэл бас ялгамжтай биш. Нийтлэг одоо юу гэдэг те одоо асуудлыг яг зарчмаар нь ярихгүй бол бас ингээд энэ дээр чи олон нийт бас төрөгчж байгаа. Ерөөсөө нэг компанитай анзаарлаад байгаа юм уу? Яг л ийм асуудал байна. Тэгэхээр бидэд бас үндсэн хуулийн одоо энэ өөрчлөлтийг бас хүндэтгэж байна. Одоо хэдийгээр үр дагаврыг нь би бол хувьдаа жоохон бас аста яадаг бол гэж харж байгаа. Гэхдээ энэ үндсэн хуулийг амлиулах хэрэгийг одоо засгийн газар хичээх ёстой. Улсын хурл бодлогоор дэмжих ёстой. Энэс нь харин орж ирсэн орлогыг одоо станаар чулуу болох ёстой гэдэг шиг зөв зарцуулах ёстой л асуудал байдаг. Би түрүүн бас танаас сая би бас буруу асуусан байх шүү. Энэ нөгөө үндсэн хуулинд 19 онд өөрчлөлт хийгээд энэ чинь нөгөө баялагын сангийн хуулиа болохоор 24 онд батлсан. 24 онд хаа. Тийм. Жишээлбэл би одоо МСС дээр ярих гэдэг юм л да. 2008 онд засгийн газартай гэрээ хийгээд тэр ордыг чинь бага хөрөнгө оруулаад 19 биш 8-аас одоо 24 он хүртэл хийдیں۔ 16 жил зайдвал хөрөнгө оруулаад чинь гадна дотноос мөнгө босгоод ингээд ажиллаад ингээд нэг ашигтай тэр чинь нэг нүүрсний унаад баахан өөрөнд ороод тэгж байсан үе чи би. Тэгээ ингээд арай гэж нэг ингээд босоод ирэхэд нь араас нь хууль баталж хагаад 24 онд тий. Ингээд тэр компани дээр ач тэгч гэж байна. Одоо энэ гээд ингээд эн чинь нөгөө гадаадын хөрөнгө оруулагч, гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагч энийг ч бод хараа сууж байгаа шүү дээ. Энэ улс чинь араас нь хууль батлангуудаа
урд нь хийсэн ашиг авъя гэж ингэж шахдаг айл байна шүү дээ. Ингээд ингээд. Яг одоогорч бас харьцангуй арайч тэр зөвлөгөө яригдаг болгож би бодож байна. Зүгээр олон нийтэд янз янзын мэдээлэл энэ тэндээс яваадах шиг байна. Засгийн газар бас аль бие усаар одоо бас тодорхой хэмжээний усын хурлын тогтоолыг апдейт хийхээс эхэлнэ гэж сая хэлж байгаа шүү. Гэхдээ би бол үндсэндээ үндсэн хуулийн 19 оны өөрчлөлтийг дагаад үндсэн хуулийг дааж мөрдөх журмын хуулиар дааж мөрдөх журмын асуудал батлагдсан. За тодорхой улсын хурлын тогтоол батлагдаад үндсэн хуулийг үзэл санаатай нийлүүлж хуулийг сайжруулах юм дээр ашиг томтлын хууль угаасаа байд. Тэгэхээр ядаж ажлын хэсэгт орцсон юм байна. Эхлээд тэр ажил үндсэн хуулийг дагж гарч байгаа улсын хурлын тогтоолоор батлагдсан ашиг томтлын хуулийг сайжруулна. За баялагын сангийн хуулийг батлагдсан юм байна. Баялагын сангийн хуулийг батлахдаа бас дагж мөрдөх журмын хууль дээр өмнөх ашиглалтанд орсон байсандээ юу гэж байгаа. За ашиглаж амжаагүй ордууд дээр юу гэж байгаа гэдэг бас шийдэл бүх юма тодорхой болох хэрэгтэй. Ингэж тодорхой хөрөнгө оруулагч болон тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй хилцэрт орох асуудал процедурын дагуу яваасаа гэж би хүсэж байгаа. Тийм. Тэр нэг юм дараалал нь лалдагдсан байгаа. Тийм энэ дээр бол та хоёр санал нэг байгаа юм байна шүү. Баярлалаа. За энэ гаднаас ажиллах хүч авах хууль гээд эхлээд та нэг хоёр гишүүн та хоёр оруулаад баахан баалуулаад дооромжлуулаад тэгээд тэрийг татаад та гэхдээ сая буцаад өргөн барьчих шиг болсон тийм ээ. Ямар засвар масаа өргөн бариаг байгаа. За яг зүгээр асуудлуудыг ингээд хувийн хвшлийн формууд яг энэ асуудлыг л ярьж байна. За эдгээр ингээд бас төр засгийн үйл ажиллагаа бас янз янзэн л байна. Татвар нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна. За эдгээр ийм боловч бид нар бас нэг үйл ажиллагаа бизнесээ доктортой өргөжүүлээд явъя гэхээр ажил хүчгүй болчлоо. За манай энэ ажил хүчний асуудал чи ерөөс хүн ам зүйн асуудал юм. 1992 оноос хойш 2006 хүртэлх Монгол улсын хүн амын төрөлт 40%-аар жил тутам буурч ирсэн байдаг. Тэгээд энэ хүн ам зүйн 40%-ийн бууралт дээр ерөнхийдөө 500 мянган 18-аас 31 насны өнөөдрийн байдлаар шүү. 31 насны хүүхэд залуучууд өгнө. Одоо тэр хүн амын өсөлтөөрөө яг хэмээн хадгалж явсан бол төрөх үйжээ. Бид төрүүлж чадаагүй байна. Мэдээж нийгэм эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан баг. Янз янзын хүчин зүйлээс болоод энэ 500 мянган хүн одоо бас хорвоод мэдлээгүй учраас бид эдийн засгийн өсөлт багтаамжаад байгаад яах аргагүй энэ асуудалд орж байна. За дээрээс нь яг нэг 160-200 мянган хүн гадаад бас байна. Их зэрэг ингээд яг ийм суур нөхцлүүд байгаа. Хоёрдугаар бид чи эдийн засаг тэлэх тусам үйлдвэр завууд дээр ажиллах хүний тоо хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх бас нэг юм бол мэдээж гадаадаас ажиллах хүч. За ажиллах хүчээ авъя гэхээр бусад орны эдийн засаг нь өндөр жишээ нь Австрали улс ч юм ерөөсө жижиг аж ахуйн нэгж байгууллагуудаа нэг 1000 хүрэхгүй доллар. За өнөхөр том аж ахуйн нэгж байгууллагуудаа бас тэрийг арай нэг жоохон өндөрөөр нь тогтоож явах жишээт. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн өсний доод хэмжээ сая 4 сарын 1-ээс буюу өчтөр 3 хоногийн өөрчлөгдөд үндсэндээ ингээд 792 мянга болчихлоо. Яг энэгээр тооцоогоор чинь жишээ нэгэн ажилтаа авчрахын тулд жилд 19 сая төгрөг төлөх хэрэгтэй. Сард сая 500 одоо 80-аад гэж юм. Зөвхөн цалингаас нийгэм татгалзах гадна шүү. Тэгэхээр томчууд нь бол энийг ингээ авчирж уулуурхайн тэр болоод байдаг. Авчраач хөлөөлөвчдөг. Гэтэл өнөөдөр нэг одоо үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа эсвэл нэг тодорхой жижиг дунд үйлдвэрлэл авчрах болцоогүй. Авчирсан чинь маш хүн том зардалтай байдаг. Код нь олдохгүй байна. Тэгээ хоёрдугаарт яг зөвхөн дунджаар нэг 300 саяын одоо борлуулалттай нэг жижиг үйлдвэрлэлийг ганц инженеэр авчираад тоног төхөөрөмжөө суйрлуулаад жигдрүүлээд ингэж явъя гэхээр тэр зардлаас гадна бараг одоо тэр 19 сая төгрөгийг жилд зарцуулах юм бол нийт одоо борлуулалтын орлогын 7%-ийг зарцуулж байгаа. Нэг хүнд шүү дээ. Тэгэхээр энэ яаж томрох вэ гэж байна гэж. За хоёрдугаар 30-аад мянган залуу ажил хайж гин гэж. Энэ залуучуудыг дагаж сургаж иж бид нар маш хурдтайгаар энэ залуучуудад өндөр цалингийн өгөх болцоо бүрдэнэ. Ерөөсө бусд орны хүмүүс тэр итгэж бусдаас суралцаад сурж авсан мэдлэгээрээ тэр ажлын байрыг хадгалаад илүү их бүтээмжтэй ажилладаг, өрсөлдөх чадвартай болдог. Энэ философиор тэр хуулийг өргөн барьсан. Яг хөө харамсалтай нь миний хувьд бас жоохон дуршлаг дутлаа. За тэгээд одоо яг хөө зүгээр бас ойлголтуудыг бас анханаас нь санаатаар буруу гэж яг зүгээр одоо тэгээд яг эцэст нь янз янзын нөгөө уламжлалт нэг цөөн хүмүүсийн хийдэг л технологийн дагуу хятад гэдэг л нэр очтой болол явж байна. Гэхдээ яг энэ асуудлаас нэг ухарж уцахгүй. Засгийн газараас бас тодорхой хуулийн зөвлөл өргөн баригдсан байгаа. Бас энэ асуудлыг ерөн зарчмынхны хувьд ил тод нээлттэй болгоно л гэж байна. Түүнээс биш
тэр 208 мянган хятадыг оруулж ирэх гэдэг зүйл байхгүй. Угаасаа ийм хэмжээний хятад оруулж ирэх одоо боломжч байхгүй хоёрдугаарт давхар ийм квотууд байсныг энэ л арилгах гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын одоо аюулгүй байдалтай холбоотой бас квот байдаг. Өөрөөр хэлэх юм бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15-2 гэдэг хэсэг дээр Монгол улсад хувийн иргээр зорчих гадаад улсын хүн амын хэмжээ Монгол улсын хүн амаа 3% тэнцвэд. Өнөөдрийн байдлаар 3,500,000 иргэн гэдэг чинь Монгол улсад 105,000 гадаадын иргэн одоо ямар нэгэн байдлаар нэгэн зэрэг амьдрах боломжтой. Тэнтэн зөөлчдөж багтана, ажиллагч багтана, төр зур орж ирээд дипломат корпуст ажиллаж байгаа хүмүүс багтана. За энэ 3%-аас нэг хүн нэг л улсын иргэн. Өөрөөр хэлэх юм бол одоо Хятад байд юм уу, Солонгос байд юм уу? За бусад орноос бол 35,000 хүн л дээдлэн байж болно гэсэн үг. Тэгээ ерөн хятадч манайхыг бас тоож орж ирэхэрэг болсон байна. Тийм байна. Тэгээ ерөнхийдөө зүүн өмнөд Аз болон ганц нэг энэ станы орнуудаар улирлын чанартай ажлууд дээр л орж ирэх сонирхлууд ер нь байгаад тах шиг байна. Тийм тэгээд энэ 14 мега төслгээд бид чинь том юм зарлчихсан. Тэрийгээ хийх ажил хүчгүй байж идэг. Яг л зүгээр мега төслийг л шийдэх гэдэг юм биш. Энэ бол ингээ гарцаа байхгүй хоёрдугаарт яг ерөн зүгээр нэгэн зэрэг энэ 14 мега төсөл хэрэгж болцоог 1-2-ороо ээлжлээд явна. За ерөн зүгээр энэ үйлчлэгээний салбар өнөөдөр ингээ зуучтад үйлчилж байгаа үйлчлэгээний салбарч хүртэл зочдууд л ажиллах хүн байхгүй байх жишээний. Яг зүгээр олон давуу тал байт юм байна. Ажил хүчийг бас ингээ оруулаад ирэхээр надад надлуу нэг хүн бичиж байгаа юм л да. Би ресторан дээр нэг менежерээр нэг Филиппин залуу авчирсан. Тэгтэл үйлчлэгээний соёл стандартаа нэлээд сайжруулад өөрөө ч бас олж хараагүй юмудаа харлаа. Дагаад бас хөөрхөн энэ менежментээ сайжруулахсаад энэ зөөгч гэдэг юм уу үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа залуучууд маань 6 сарын дотор бүгд хөөрхөн англиэр ярьдаг болж байна. Одоо даанч квот нь алдахгүй маа. Их чинь байдаг бол нэг ганц хүн авчираад тавьчмаар байна хий. Гих зэрэг ингээд залуучууд хүртэл суралцдаг юм байна. За нэг өвлөн шивтэрдэг цех ажиллаулдаг гэсэн залуу байна. Сая ингээд Япон руу ингээд эмнэлгийн тэр заслын утас ихэд энэ өвлөн нийлүүлдэг байсан юм аа. Тэгээд яг хөө зөвөр яг тэр Японы тэр эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж компани шаардлагын дагуу бас нэг шувтархад жоохон арга зүй хэрэгтэй байдیں۔ Тэрийг нэг авчираад нэг хүн авчираад нэг 10 хүн сургаад авах гэхэд л ковот олдохгүй. Тэгээ компаниуд эцсийн нүндээ сүүлийн үед яаж ирэхээр аялал жуулчлалын визээр орж ирээд хууль зөрчиж ажиллаж байна гэсэн үг. За энэ ажил нь урагшлаасай гэж би бас өнөөхөө хувьд бодож байна. Тэгээ за та Улаанбаатар хотын орлогчдаараа бас нэлээд сармар жил хийж яадаг үлээ 8 сар 9 тий. Тэгэхээр одоо та энэ Улаанбаатарын асуудалд бас их анхаарал тавьж ажилладаг байх одоо өртөр гэж бодоод би танаас ямар асуудал тэгэхээр одоо энэ бид нар чинь хот суурин тасганы хууль юу лээ. Тийм хуулиар чинь нөгөө сонгуулийн өмнө баталсан. Тэрүүгээр ч одоо бид нар 26 оны 1 сарын 1-ээс чинь 14 хот болж салах гэдэг шүү дээ манай Улаанбаатар ч одоо. Тэгээ энэ хуулийн хэрэгжилт энэний бэлтгэл ажил яаж явж байгаа юм бол яагаад ч мэдэхгүй эргэн хүний хувьд Улаанбаатар хүний хувьд одоо надад тэрний дээр бэлтгэл ажил ч гэдэг юм уу бид нэр тийм юм руу очих гэж байгаа гэдэг юм над ерөөсөө мэддэхгүй байгаа юм. Яг энэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил жоохон таарах юм байна. Нуугаад яг. За тийм байна. Энэ бидэд бас нэг зүгээр нэг тохиолдол хийчихгүй. Энэ бас л 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр үндсэн хуулийн 57 дугаар зүйл дээр засаг захиргааны нэгж буюу одоо энэ дүрэг гэсэн үг шүү дээ. Эсвэл нийслэл аймаг гэсэн үг. Энийний зарим чиглэлийг хот тусганд шилжүүлж болно. Засгийн газрын өргөн мэдүүлсэн улсын их хурл шийдвэр гаргана шүү гэдэг энэ үзэл санааг амлуулж ирсэн. За хоёрдугаарт яг Монгол хүний сэтгэхгүй дээр ерөөсө хотод гэдэг тэмүүлэл байгаа. Тэгээ хот гэдэг зүйлийн статус руу шилжүүлж ядаж аймгийн төвүүд чинь нэг хот төлөөлөгчтэй болох юм байна. Хүн лугаач хэлсэн бодлогоо бодох юм байна. Анхнаасаа энэ утаа хөрсний бохирдлоо бас бодож эхлэх юм байна гэдэг концепцээр энэ хуулийг бол баталсан. За жишээ нь одоо ингээл бусад орнууд чинь бол дүүрэг гинүү хот гинүү заримдаа ерөн олоо нэгдлүүдээр л нийслэл бүрддэг байхгүй. Жишээ нь одоо Токио хот чинь 40 хэдэн хотын нэгдэл шүү дээ. Тий. Яг л энэ жишгээр бид нар бас хандаж Улаанбаатар хотыг л 14 хотод хувааж болох юм байна. Хот гэдэг энэ статусаараа дамжуулаад иргэдтэй орон нутгийн удирдлагыг нь ойртуулж өгье. Өөрсдөөс нь сонгодог болё гэдэг концепцийг хийсэн. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн сонгуулийн үр дүнд биш иргэд өөрөө хотын захирагчаа сонгодог. За дээрэс нь хинээр дээр орчноо хотынхаа менежмент, хог хаягдлын менежмент ойр зүрийн асуудлаа шийддэг баг. Тэгээ ер нь яг зөвхөн гол асуудал эрх мэдэл нийслэлийн засаг дарга болон 9 төргийн засаг дарга төр төлөрчөөд эснийг задлал хэлсэн.
өнөөдөр хорооны засаг дараагаар орохоор асуудлыг шийдэхгүй би дамжуулж уламжлах ихээр иргэдэж уурлаад шүү дээ. Юу хийж сууж байгаа бид нэр татвар төлөвчтэй мөнгөөр энд суух хэрэг байгаа. Асуудал шийдэхгүй юм бол. Тэгэхээр нөгөөдөл чи шийдэх эрх мэдэл алга, төсөв алга, хүний нөөц алга. Тэгэхээр энийг л задал тийш ойртуулъя гэж байгаа байхгүй. Тэгэхээр зарим дүүргүүд маань одоо 400 мянган хүн хамтаа болцсон байна. Жишээ нь одоо газрын асуудлыг шийдэхин тулд ганц л засаг дараа ажиллаж байгаа шүү. 400 мянган хүний дараа үйлчлэгээ авах гэсэн үг шүү дээ уг асуудлаар. Гэтэл зарим дүүрэг маань 5 мянган хүнтэй байна. Тэр хоёрын орж одоо харьцангуй байна да төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийн асуудал тэр. Тэгэхээр энийг л шийдье гэсэн. Гэхдээ яг зүгээр энээс одоо бэлтгэл ажил таарах юм байна. Би зүгээр одоо бас ажлын хэсгийн ерхий явцдаа сонсоход хуулийн хэрэгжилтийг төр бас хойшлуулах асуудал яригдчих магадгүй. Тэгээд тий энэ асуудлаа олон нийтэд зөв ойлгуулах, маш одоо суур зарим бэлтгэл ажлуудаа зөв хийж бас энэ шилжилтээ хийх нь зөв байна. Энэний цаана одоо иргэдэд үйлчлэх, төрийн үйлчлэгээ болон хин нэг одоо зүйлүүд бас хилмигдэж болохгүй тий энэ хүн сурталт автаж болохгүй. Тэгэхээр энийг бас бүр одоо нэг яахгүйгээр бас 1-2 жил хойшлуулад бас бэлтгэл ажлаа сайн хангах нь зүйтэй л гэж би бас хувийн талаа бас бодоод байна. Энэ уг нь хуулийн хэрэгжилтийг чинь засгийн газар хариуцах хэрэгтэй. Тэгэхээр засгийн газар маань одоо муу ажиллаж байна л гэж дүгнэх нь байна шүү дээ. Гэхдээ одоо яг сонгуулийн өмнө батлагдсан. Тэгээ яг энэ бас одоо сонгуульд дуусаад үнцэн 8 сар л болж байна. Тэгээ бас ийм том хэмжээний шилжилтүүд яхад нэлээдгүй л амаргүй байна. Тийм учраас яг зүгээр энийг би бас ойлгож байгаа. Тэгээ бас энэ үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцүүлээд баталсан энэ хуулиа бас хэрэгжих асуудал төр хойшлуулж агаад үзүүл яад ингэсэн би хувь гишүүний байр суурьтай байна. Та бүхэн энийг бас ярих хэрэгтэй болох нь л дээ. За татварын багц хууль засгийн газар боловсруулад явж байгаа юм байлээ. Та тэр ажлын хэсэгт нь байгаа юм байна лээ. Энэ дээр одоо энэ нөгөө за иргэн болгоны одоо нөгөө сонирхолтой асуулт болохоор энэ хувийн орлогын албан татвар яах гэж юм буурах юм уу? Нийгмийн даатгалын шимтгэл буурах юм уу гэдэг хамгийн гол хоёр юм л одоо сонирхол татаад байна л да. Яг хувийн орлогын албан татварыг бол бид нэлээд прогресс шатлалыг бас нэмэгдүүлэх гэж байгаа. Ерөнхийдөө яг шатлал бол одоо бас их хол зайтай учраас ингээд хүмүүс нэг төлдөг хэсэг нь 10%-аар төлөөд эхлээд дараа нь өсрээд нэлээд огцом төлөөд эхэлдэг шүү дээ. За 10 сая төгрөгөөс дээш ингээ орлоготой хүмүүс. Тэгэхээр энэ хоорондох одоо шатлууд их ойртуулад ирэх юм бол бас нэг хүмүүс одоо бас мэдрэгдэхгүйгээр төлөх тийм болцоо байх юм байна. За ерөн бол яг зүгээр энэ татварын хуулийн гол реформ бол энэ нийгмийн одоо баялаг гэдэг юм уу? Энэ цалин өсөөр дамжиж орж байгаа энэ баялагийг яг өрхийн орлого болгож үлдээх л асуудал байна. Тэрээс. Тэгэхээр ч тэр нөгөө харманаас нь татаад байгаа тэр орлогын албан татвар нийгмийн даатгалыг бууруулад өгөөч. Харин тий. Тэгэхээр яг энэ чиглэл рүү байхаас гадна яг бас нэг үүсэж байгаа юм бол энэ нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал байгаа. Би өөрөө бас нийгмийн даатгалын шимтгэл дээр ерөнхийдөө бас яг одоогийн энэ хэрэгжиж байгаа бодлогыг бол дэмждэг. Маш өмчлөлтэй ханддаг хүний нэг би хувьдаа. Өөрөөр хэлэх юм бол өмнөх тэр улс төрчдийн сонгуул үед юм уу тодорхой цаг үед нийгмийн даатгал төлдгүү эсгүүдийн нөхөн төлөвлөх байдлаар нийгмийн даатгалын санг дампууруулсан нийгмийн даатгалын одоо ерөнхий газар тийм хэрэгцээгүй маш олон барилга барихын төлөө тэнд ажиллаж байгаа хүмүүсүүдийн хувц сунрыг одоо жил тутам солихын төлөө уучлаар энэ өөрчлөлтийг хийж нийгмийн даатгалын шимтгэлийг одоо санг дампууруулсныг би одоо эсрэг үүдэг. Тэр сангийн тухайн үед буруу бодлогын шийдвэрээр гарч ашигласан мөнгийг өнөөдрийн ажил хийж байгаа эсвэл ажлын байр бий болгож байгаа бизнесмэнүүд төлж болохгүй байхгүй. Энийг төр засаг өөрөө шийдэх ёстой. Тэгэхээр одоо энэ дээрээ бид нар бас тодорхой хэмжээний төсвийн хөрөнгө оруулалтаа бараг багасгаад нийгмийн даатгалын сангийнхаа өр авлагыг засгийн газар төлөх ёстой. Энэ нийгмийн даатгалын сангийн мөнгө чинь төрийн мөнгө шүү байхгүй. Хамгийн гол нь олон нийтийн мөнгө. Энэ бие тэтгэврт гарсны дараа хэрэглэнэ гэж одоо бэлдэж байгаа мөнгө байхгүй. Тэгэхээр энийг төлчих хэрэгтэй. Харин энэ сангийн удирдлага менежментийг яг бизнесийн зарчмаар нь чаддаг хүнээр удирдуулад хоримтлогдсон энэ зүйлээс нь тэр төсвийн хөрөнгө оруулалтаар хийх гэсэн зарим мега төслүүдийг санхүүжүүлж эргээд эндээсээ ашиг олдог урт хугацаанд доктортой санхүүжилтийг бий болгодог. Өөрөөр хэлэх юм бол нэг төгрөгөөр энэ төгрөгөө дарыг энэ төслөөч гэсэн санхүүжүүлээд эцсийн дүндээ нийгмийн даатгалын шимтгэлийн сан бас арвижих бодлого руу явъя. Ингээд энэ уюугаараа бас энэ нийгмийн даатгалын шимтгэлийг одоо энэ ажил болгоч болон ажилтан дээр ирээд байгаа тэр сүүлд нэмэгдсэн хувь хэмжээнүүдийг зохистой хэмжээнд оруулах гэж байгаа.
Яагаад өнөөдөр бидэд өмнөх төр бодлогын шийдвэрийн алдааг өнөөдрийн залуучууд төлөх ёстой. Тэгэхээр ингэж өнөөдөр бас энэ асуудал яригдана гэж байгаа. Би зүгээр нийгмийн даатгалын шимтгэлтээр одоо бууруулах хэсэг асуудлын ажлын хэсэг дээр бол байхгүй. Татвар дээр бол байгаа. Татвар нэлээд олон асуудлууд хөндлөн нийгэм нөөтийн асуудал дээр ч гэсэн ерөн бүгд жиг төлдөг бол хийж байгаа. За нэг салбарыг нөөтөөс чөлөөлөл нэгийг ингээд тахаар ерөөсөө хүмүүс ч татвараас зугдах сэтэл рүү орд юм байна. За сүүлдээ ингээд татварын өнөөдрийн одоо төрийн институтууд нь ерөөсөө төлж байгаа хэдэл нь ол. Тэгээд ийм жиг тус юмнууд болоод тахаар ерөөсөө хүмүүс сэтгэл ханамжгүй. За тэгээд ерөөсөө төлтгөө үсгийнхаа өмнөөс нэг нөөтийг жишээ төлж байгаа байхгүй. 100 айлаас нэг барилгын материал авсан хүн тэрээс нь нөөтийн баримт өгөхгүй болохоор өөрөө өмнөс нь 10% төлөөд нөгөө хүнд яг мэдрэгдээд идэв юм байна. 10% дахиад татвар төлсөн юм шиг. Тэгэхээр ерөөсөө төлөвл бүгд жиг төлье. Ингэж жиг төлсөн тохиолдолд татварыг бууруулж болж байна. Тэр би зүгээр нэг сошиал дээр харсан нэг хүний бүр одоо баг өчлөх юм уу ийм байсан шүү. Энэ компаниудаас нийгмийн хувь хүнийхээ өмнөөс нийгмийн даатгал төлдгөө болио. Компани тэтгэврт гардггүй компани имлэг твддэггүй штэ гэж байгаа байхгүй юу хөрх юм. Бүр одоо арга ядсан юм байна. Бодлог. Тэгтээ яг зүгээр харьцангуй одоо бас энэ чиглэлийн зохицол байж болдог. Жишээ нь Нью-Зеланд улсыг жишээ нь сайн дурын даатгалтай байхгүй. Ерөөсөө сайн дурын даатгал буюу ажилтан өөрөө бас сайн дурын даатгалыг төлөх юм бол 3% татвар нийгмийн даатгалын шимтгэлт төлд юм билээ цалингаасаа. 3%-ийг нэмээд засгийн газар нь төлдөг, 3%-ийг нь ажилтан нийт буюу сайн дурын даатгалын 9%-ийг төлдөг. Тэгээ энийг яг ирээдүйд ингээд бас хэрэглэнэ гэдэг тодорхой банкнд барьшуулан явуулдаг ийм зүйл байд юм билээ. Ер нь бас зарим орнуудын тогтолцоог харахад бүгд жиг төлдөг. Та баян байна уу? Би одоо ядуу байна уу? Тэр ерөнхийлөгч хийж исэн юм байна уу? Тэр компани захирал хийж исэн юм байна уу? Жирийн автобусны жолооч хийж исэн юм байна уу? Ялгаагүй жиг тэтгэвэр авт юм бэл. Жишээ нь Нью-Зеланд бүгд сард $800 л юу авдаг. Тэгэхээр ерөөсөө нөгөө эсвэл одоо тэр тогтолцоо нь л ормоо. Тэгэхгүй ингээд сүүлдээ ингээд Монгол хүний сэтгэхгүй ч гэсэн байна шүү дээ. Сүүлийн 5 жилээ яаж хийж байгаа те ахиухан ажил нь давхар ажил хийн. Тэгээ нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээс бас ахиуд тэтгэвэр төлөөлн авна гэдэг яг үндэ хэлэхэд нэг талдаа ингээд төрийн бодлогын бас алдаатай шийдвэрээс гадна бид эдийн бас нэг юм туулаачилдаг боломжийг бас за ингэж ашигландаа гэдэг бас нэг юм байна. За буруутгаар галга. Тэгтээ эсвэл одоо бүгжийг сайхан байдаг л ийм нийгэм рүү тогтолцоо руу орох уугүй гэдэг л бас зарчмын асуудлыг ч гэсэн ярихаас барахгүй юм л та. Тийм байна. За ер нь бол зарчмыг ойлголоо. Ер нь тийм зарчмаар л өргөн баригдах гэж байгаа юм байна гэж ойлголоо. За энэ та бүхэн бас нэг хэдэн гишүүн нийлээд энэ алслагдсан нутгийн иргэдийн гэх юм уу одоо хүн амын орлогын албан татварыг 10%-аас буулгаа 1% болгоё гэсэн ийм хуулийн төсөл барьсан байлээ. Тэгвэл зүгээр миний санаж байгаагаар эний чинь бүр нэг 4-5 жилийн өмнө ч үлээ одоо энэ бэмдор цайч өөрөө гишүүн байхтай нэг өргөн нэг тийм хууль батлагдсан санаадах үгүй мүү? Батлагдсан. Энд чинь бас тодорхой зүгээр салбаруудад хэрэгжээд явж байгаа. Тийм үү. Би бас тэр санаачлагч гишүүдийн боо ярьж байгаа гишүүд энийг биш учраас би сайн мэдээлэл өгнө. За ер нь бол яг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр бол бүсчилсэн хөгжлийг дэмжих энэ хүрээндээ бас татварын ялгамжтай бодлогуудыг бүсүүдэд хэрэгжүүлнэ гэсэн зорилтыг бол тавьсан. Тэгэхдээ тэр бүсүүдийн онцлог буюу эдийн засгийн гол суурь чиглэл нь юу байх вэ гэдгийг тодорхойлж иж ямар хэмжээний татварын хөнгөлөлт, ямар хэмжээний татварын одоо exception-ууд байх вэ гэдэг зүйлийг ярих юм бэл. Тэгэхээр яг зүгээр гишүүд ч бас энэ асуудлыг хөндөж явах шиг байлаа. Ийм зүйлүүд бол зүгээр бас татварын хуулийн шинжилгээ өргөж гэсэн тодорхой салбаруудад бас яригдчих. За тий. За энэ зарим одоо манай энэ сайд нар ялангуяа сүүлийн 2 хоног энэ манай 2 сайдныг ийм мэдээлэл хийчихэж байгаа юм. Нэг нь хот байгуулалтын сайд юу гэсэн гэхээр зарим иргэд дэндүү орон сууцтай байна. Зарим нь орон сууцгүй байхад зарим нь одоо дэндүү олон байна. Одоо мэдгүй хурааж авах гэдэг юм уу одоо яах гэдэг юм. Энд чинь нөгөө өмчтөө байх эрх мэрх одоо хайчлаа. Биур гайхаад байгаа. За дараагийн нэг сайд нөгөө энэ боловсролын сайд эрх намраас эхлээд малчтын хүүхдүүдийг дээд сургуульд өндөр сурганаа гэж аваа ичиж байгаа юм. Одоо ийм юм байж болд юм уу энэ зах зээлийн нийгэмч одоо энэ. Харин тийм ээ.
Би одоо яг миний нөгөө суур өөрийн зарчим бол хүнд төвөггүй бол төвөг удахгүй амьдарч байгаа тэр зан үйлийг л урамшуул дэмжээсэй гэж үзэж байгаа. Гэтэл өөрсдөө одоо Монгол улсад бол нийгмийн одоо дундаж давхрыг тэлэх, олшруулах юм бол хамгийн боломжтой бөгөөд нийгмийн дундаж давхрыг үүсгэх, бэхжүүлэх энээсээ одоо нэлээд тийм хөрөнгө орлоготой хүмүүсийн тоонд орох хүмүүс ч өөрөө малчдаг байхгүй. Тэгээ бид хэд малчдыг сүүлийн 30 жил ерөөсө халамжийнхан гэдэг ойлголтын тархинд нь суулгах гэж оролдлоо. Тэгээ өнөөдөр мал харах ухаан ч гэсэн өөрчлөлт орж шít. Гэтэл өнөөдөр малчид түүхийд малын мах түүнийг дагсан түүхийд борлуулад орлого болцоонд энэ бас засгийн газар үе сюрприз байдаг. Сая овоо махны экспорт явж итлээ явжээд Улаанбаатарчуудад бас хямд мах идүүлэх гэх нэрийдлэр шийдвэр гаргаж авахгүй юм. Октоосоо буруу. Цаана худалдаа авч байгаа хүмүүс чинь ийм найдваргүй доктортой бус supply chain-ийг бол дахиж гэрээ сонгохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар битгий ийм төвөг удаасаа гэдэг зүйлийг би бас бодож байгаа. Хоёрдугаарт нөгөө баригдаагүй арширны үйлдвэрт зориулаад 2009 онд одоо нөгөө л нэг живсгтээ нөхөр чинь л одоо энэ шийдвэрийг гаргаад малчтыг тэр чигт нь ядуу болгочлаа шүү дээ. Нөгөө дархны арширны үйлдвэр нь одоо хаач яваа бүү. Ерөөсөө л ийм зүйлээс болж малчтыг ерөөсөө ядуу байжаа бид нийгэм даатгалыг ч өмнөөс нь төлнө гэдэг. За тэгээ энэ хаврын сонгуулийн өмнөх хаврын жуулганаар бас малчтын хэрэгцүүн байдлын хууль гэдэг нэг юм батлагдсан юм байна. Наранбаяр сайд тэр хуулийг хэрэгжүүлнэхээс илүүтэйгээр бодлогын асуудлууд бидний өнөөдөр бас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлаад энэ дээр хэрэгжиж байгаа зүйлүүдээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байхгүй. Бид малчтыг хүүхдийг үнгүй сургаж тэр халамжийн сэтгхүүгээс суулгах биш, харин малчтад тэр өөрсдөө ахуйгаа болгох, эдийн засгийн орлоготой болох тэр саад бэрхшээл юмнуудаа л арилгаж өг. Экспортын саад бэрхшээлээ арилгая. Ядаж тэр малчтын гарч байгаа түүхэн эдийг боловсруулах дэд үтцүүцийг байгуулъя. Одоо энэ эмээлтийн аж үйлдвэрийн паркуудыг байгуулах асуудал дээр дулаан за одоо тодорхой хэмжээний усны асуудал, тээврийн асуудлыг шийдвэрлэх амлах гэдэг байгаа байхгүй. Жилд монголчууд одоо 20 сая малыг одоо эдийн засгийн хэрэглэлд оруулж хүмүүстээ аширын үнцэнтэй хайж байна. Тэгэхээр харамсалтай маш их валют болох нөөц байхгүй. Маш их ажлын байр бий болох нөөц. За дээрэс нь яг гоо таны дээр өмнөх Батцуур сайдын мэдээллийг бисээ анзаарсангүй. Гэхдээ яг гоо би энэ дээр бол ийм байр суурьтай байдаг. Хин хичнээн байртай байх нь бол хувийн асуудал өстөд. За гэхдээ төрийн одоо буюу татвар төлөгчдийн их үүсвэрээр ипотекийн зээлийн их үүсвэр болгож өгж байгаа мөнгөн дээр бол харин бодлого байх хэрэгтэй. Анхдагч орон сууцаа авч байгаа. Эсвэл яндан буулгаж байгаа хэсэг дээр орон сууцыг шилжиж байгаа. Эсвэл хотыг дахин төлөвлөлтийн хэсэг дээр за эсвэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах үүднээс хамгийн боломжит байршлуулах дарахын эрдэнэт өмнө говьлуу шилжин суурьж байгаа хүмүүстээр ихний ээлжид бодлогын дэмжлэгээр ипотекийн зээлийг илүү их төлөхөх хэрэгтэй. Тийм ээ. Угаасаа журам дээр тийм байх шүү дээ. Хувийн банк өөрөө их усураа гаргаад хиндээ тэр ипотекийн зээлээ олох бол тэр банкны асуудал. Тэгэхээр ийм ялгамжтай бодлогууд бол байх хэрэгтэй. Би зүгээр сайд бас энэ агуулгаар л хэлсэн бол одоо би бас мэдээллийг бас сайн одоо үзээгүй гэж бас дүгнэлт өгч чадахгүй. Ер нь энэ зарчмлоо яваасаа л гэж одоо боддог. Тий. Тэгээд би бас нэг юм гайхаад байдсан гişүнэ энэ за Монгол улс чинь нэг малыг хөлөөр нь гаргана кова төглөө гээл нэг тэгдэв. Тэгэл өөрх юм малчид нэгдэн малаа одоо ингээл хил гаргаад яг явж тэр пат гээл хагаа хийж чинь. Ер нь энэ хүн хувийнхаа эд хөрөнгийг одоо хиндээ зарна уу хил гаргаа зарна уу эн чинь тэрэнд одоо төр тэгж оролцож тэрийг хааж нөгөө малчтынхаа орлогыг бид нэр хаагаад байна шүү дээ. Тэр түрүү 70 сая малтай юм бол 20 саяын гаргаад заргалтай эн чинь. Тэгжээж бид нар чи одоо энэ нөгөө та тэр дөнгөж сая ярьдаг тэр малчтын халамжийн сэтгхүү мэтгхүү тэр юм чинь л арилгын шүү дээ одоо энэ чинь. Яг би энэ дээр санал нэг өгөө. Тэгвэл яг зүгээр яг энэ малыг шууд нэх гаргаад экспортод оруулахад малчин бол дангаар явахд хэцүү. Энэ дээр нөгөө хоёр улсын хоорондох хорио цэрийн асуудал, хил гайлын дэглэмийг сайжруулах хэсгийг засгийн газар төр зэсэг хийж өгс тоо. Өөрөөр хэлэх юм бол одоо яг зүгээр малчид энийг борлуулах тэр болцоог нь бүрдүүлэх асуудал дээр нь анхаарья л гэж. За тэгээд одоо миний зүгээр хэлэх гэж байгаа зүйл бол нэг малын тоог одоо экспортыг ингээ задгаа малын тоо багасч нэхэхээс илүүтэйгээр малчтын мал маллах арга ухаан за эргээд энэн дээр тооноос илүү чанар руу шилжих энэ зүйл рүү орно. Би зүгээр ингээд яг энэ чиглэлийн хүмүүстэй уулзахад ерөнхийдөө бас малчид маань бас тижээлээ тарина. Энийг тарих одоо юм дээр нь дэмжих. За тижээл тариад юм уу бас энэ
хагас одоо бэлчээрийн аж ахуйг хөгжүүлж чадвал илүү их ашигтай байдığım байна. За малыг ерөнхийдөө нэг жил дотроо тижээгээл бордчиж бас ашиг нь авдаг болохоос биш. Ер нь 3 дахь жилээс эхлээд ирэхээр хүний хөдөлмөр тэнд нь хитрхи их болоод ашиггүй болоод ирд юм. Тэгэхээр яг зөвхөн эрчимдсэн тэр фермерийн аж ахуй энтрийг хөгжүүлэх арга ухаан энтрээ бодхоосоо гадна засгийн газар юу гэж өгөхөөр Монгол малын мах яагаад ийм үнэтэй байх ёстой вэ гэдэг буюу тэр газар зүйн залтын судалгааг хийж өгье. Энэ оюуны эмчтэй холбоотой асуудал буюу манай Монгол мал ийм одоо бэлчээр дээр явж ийм одоо шимт хичээлтэй эмээ ургамал иддэг учраас дэлхий дээр байх ёстой гэдэг судалгааг нь хийж өгдөг байхгүй. Ингэж одоо нэг үнэтэй болдог. Жишээ нь яга Швейцар бяцлаг үнэтэй байгаад идэв. Адилхан үнэнээс байхгүй. Гэхдээ тэн дээр нь юу гэдэг вөхөр Швейцарын дээр альпин урундах тэр аманд бэлчсэн үхэр ийм шимт хичээлтэй эмээ ургамал идсэн учраас энэ үнэнээс үгээр бид нар бяцлаг хийж байгаа учраас гээд явдаг. Тэгэхээр энийг л бид нар бас хийж өгөх ёстой. Тэгээ яг зүгээр жишээ нь Вьетнам ус яг мал аж ахуй биш. Тэгэхдээ Вьетнам бол жишээ нь бүгд найрамд хятад тусдаа 20 зэрийн дэглэмээ тохирж Вьетнамаас гарах хүнсийг одоо хятад руу 20 садлгуул оруулангууд хүнсний салбар нь маш урдтай үж эдийн засгээд дэмжсэн л баг жишээтэй байхгүй. Тэгэхээр засаг ерөөсөө энийг хийж өгөх хэрэгтэй. Хаашаа мах нийлүүлж байгаа тентх 20-саар тээвэр логистикийн асуудлыг шийдэх асуудал. Тэрийн шийдээ тэр элдв экспортын квот мавот энэ төр гэдэг. Тэр квот бол хэрэггүй. Би бол энэ ерөөсөө энэ төр нэг квот гэдэг нэг зүйлээр одоо юмыг баймилдаг одоо байх хэрэгтэй. За миний нөө их хурлын талаар танаас асуух асуултууд ингээд дуусч байна. Одоо та бүдээр яг нэг 10 минут үлдсэн байна. За одоо хоёулаа нийгэм рүү орно. За энэ Нор гэдэг вебсайтыг одоо баахан шууган боллоо доо. За энэ дээр ингээд та бүхэн чинь сүулдэ тэр банкны хорон дээр сайдын дуудж ирээ сонсголж явахдаа мэдээлэл авч ин лээ л дээ. Энэ дээр миний гайхаад байгаа юм юу гэхээр цагдаагийн байгуулагчид ямар сонио ажилт. Эхлээд тэр улсууд залуучуудын чинь гүйцэтгэх ажиллагаа, хойшлуулсгүй гүйцэтгэх ажиллагаа гээд шөнийн 10 цагт баривчилж авчирсан байгаа юм. Тэ өглөө зал. Тэгвэл эхлээд яасан гэхээр нөгөө юу лээ улс эх орны эсрэг гэмтэрэг ямар юм бэлээ уучлаарай би цаана. Нийгэм юу лээ нөгөө өмнө саманд бас дүнсний айлгүй байдал эвнийг бушнуулах. За эхлээд тийм юмар тулгсан байгаа юм. За тэгснээ дараа нь 2-3 цагийн дараа нөгөө бодвол нөгөө прокурор нь тийм үндслээр баривчлах жишээл өгөөгүй юм шиг. Тэгэнгүүт нь худал мэдээлэл тараасан болгоод. Тэгээд тэрийн ч бас бүтдэггүй. Тэгээ өглөө 7 цагт явуулаад тэгээ маргаашаас нь яасан гэсэн чинь сайд нь мэдээлэл хийнгүүтээ Моритой тоглоом тоглуулсан байлаа. 9.3 тэрбум төгрөгийн болохаа илэрсэн. Тэгээд тэгээд одоо би өчигдөр тэр нөгөө нэг өмгөөлөгчийн яриг нь сонсоход өчигдөр жишээ 2-3 хоногийн өмнө нэг өмгөөлөгчийн яриг сонсохоор эргээд нөгөө Моритой тоглоом биш болоод эргээд нөгөө худал мэдээлэл тарах тийм зүйл ингээ одоо тэр залуусыг байцааж байгаа болж таарч байгаа байхгүй. Цагдаагийн байгуулагчид ингээд нэг юм ингээд солиод иж болд юм уу? Хуулинд нь тэрийг зөвшөөрд юм уу? Яг одоо тэгээд би бол одоо тэр байгууллагын үйл ажиллагааг оролцож байгаа юм биш. Бас л одоо хөндлөнгөөс за дээрэс нь улсын хурал дээр одоо гишүүд бас бүрийн эрхээ өрөнд мэдээлэл сонссон. Энэ хүрээндээ л байгаа. Тэгэхээр энэ хууль зохиол үйл ажиллагаанд нь улс төрийн нөлөө орохоор ямар юм гаж өгөөсдөг вэ гэдэг л эндээс тодорхой харагдаж байгаа. За бид нар бас энэ хууль зүйн сайдыг цагдаагийн байгууллагын ажлын хууль тогтоомжийн дагуу хийлэг. Та өөрөө хууль зохиолагч болж өмнөр нь орж хэвлийн төлөв шиг байж болохгүй гэдэг зүйлийг л хэлсэн. Яг л ийм зүйлдөрөөс энэ одоо олон нийтэд буруу зураг мэдээлэл явдаг. Энэ дээрээсээ хуульт ёс за тэр дундаа хууль зохиолох байгууллага итгэхгүй байх. За эргээд улмаараа энэ ер нь юу болоод байна гэдэг нөхцөл байдал ч гэсэн орсон. Тэгэхээр би энэ дээр бол одоо бас гишүүч гэсэн нэлээд шүүмжлэлтэй хандсан. За яг ямар зорилгоор анхыг баривчилсан. Одоогоор бол одоо ингээд хэрэг шийдвэр ажиллагаа явж байгаа гэдэг байдлаар ороод бас нэг тодорхой юм ярих болцсон шүү дээ. Тэгсэн байлээ. Тийм учраас би бол одоо цагдаагийн байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа хий. За энэ хууль зөрчил албаагчд байх юм бол мэдээж хариуцлага нь хүлээлгэх баг. Түүнээс биш нийтлэг байдлаараа бас цагдаагийн байгууллагыг харлуулах технологи руу энийг ашиглаад явж болохгүй. А нөгөө талдаа бид нар улс төрчид энэ хууль зохиолох байгууллагаас авраа татгах хэрэгтэй. Оролцдгоо болох хэрэгтэй. Чиглэл өгдгөө болох хэрэгтэй. Тэгээд ийм л зүйл. Тэр одоо манай цагдаагийн дарга нар юу гэж хэлж байна гэхээр одоо манай ажилчид тэр энэ үйл ажиллагааны хүрээнд
одоо хуульж өртсөн байх юм бол бид нар тэрийг илрүүлэхийн тулд дотоод танилтаа ажиллуулж байгаа гэж байгаа юм. Цагдаагаа шалгахгүй тэр чинь нэгдүгээрт. Тий. Тэр дотоод танилцсан тэр цагдаагийн даргыг бас нэг хэлсэн шүү дээ. Тийм биз дээ. Тэр дотроос нь тийм үйл үтхийн илэрлээ гэхэд цагдаагийн даргад нэр хүнд муудна шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэрийг илрүүлэх үү? Одоо тэгэл ийм асуудлууд гарч ирж байна. Хацсангуу яг том систем л да. Бас тэгээ 13 мянган орчим хүн ажиллаж байна уу та. За энэ дээр бол яг зөвхөн тодорхой ерөн ихэнх одоо бас зүйлүүд өөрсдөө л бас яадаг. Би гэхдээ яг цагдаагийг 100% мөрөд байгаа юм биш. За гэмтэргийн шинжтэй үйлдэлүүдээ бол ерөнхийдөө бас прокурор хариалын тогтоод өөр газар шалгуулах баг. Тийм учраас одоо би бол яг л энэ хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуул үнэхээр зөрчсөн бол хариуцлага нь хүлээ. А энэ ус төрчид ороод анханаас нийгэм буруу мэдээлэл өгөхөр эсвэл тэгээ өөртөө бол уснаас ураагаар авчиж байгаа шүү дээ. Тэгээд одоо цагдаагийн байгууллагыг олон нийтэд ийм хайж өгчөөл гар авчиж байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ дээр бол одоо яг л одоо зарчмын байрсан шүү дээ. Би ч өөрөө хууль зүйн дотоод хэргийн яамд байсан, төрийн нэрийн бичгийн дарга хүртлээр хийж явсан. Би одоо бас ажиллаж исэн, миний одоо хамт ажиллаж исэн өмнөх удирдлагууд энэ төр нэг тэгж цагдаагийн байгууллага үйл ажиллагаанд гүнзгий оролцоол ингээл өмнөөр нь орж мэдээлэл хийжсэнийг би одоо санахгүй байна. Бэлтгээд өгсөн за ийм үйл явцтай байгаа гэдэг зүйлийг бас хаяа хэвлэлийн баг хурал хийж мэдээлдэг байсан болохоос биш ингэсэн тэгсэн гэд зүйл яриад ингээ явдаг байсан тохиол баггүй л дээ. Тэгээд энэ дээр бас нэлээд юм эргэж харах өнцгүүд байна. За яг хөө зүгээр та бас хуульчны хувьд бас бодож явдаг том юм ярьж байна. Цагдаагийн дотоод тань шалгалтыг яаж бүрдүүлэх ёстой вэ гэдэг асуудал байна. Би ч гэсэн бас хууль зүйн дотоод хэргийн яамд яж хата бас энэ чиглэлийг сайжруулъя гэдэг өгнө. Дотоод тань шалгалтыг бүрдүүлэх асуудлыг за хууль зүйн дотоод хэргийн яамнаас санал болгосон. За дээрэс нь прокурор за магадгүй хуульчдын холбооны төлөөлөөс бүрдсэн бие даасан комисс ажлууд яад юм бэ? Өөрөөр хэлэх юм бол энэ гомдлыг авдаг. За тодорхой яг хуулийн дагуу мэдээллийг цуглуулад зөв төгөлд гаргаад үнэхээр хариуцлага алдсан хүн байдаг бол шийдэж болно. За ялангуяа яг удирдлага төвшөнтэй холбоотой асуудал ингэ шийдэж болно. Магадгүй зүгээр цагдаагийн даргын доор байгаа дунд чатнаас дээш дарга нарын асуудал ороод ирлэхэд бас шийдэх хэцүү байхгүй. Тийм учраас энийг бие даасан юм институт байхыг бас үгүйсэхгүй. Ер нь бусдаар нь бас ийм шишгүүд байдаг. Тийм шүү. Тэгэхээр яг зөв би энийг бол нэг одоо тэгээд нэг талтаа гарч эцлэгдэнэ гэж бодож байгаа. Тийм хуучин чинь нөгөө энэ прокурорын тусгай одоо бүлэг гэдэг юм уу тийм үрдэх алба байсан шүү дээ. Галдаа гэж ер нь прокурор тодорхойлсон. Тэр одоо тиймэрхүү албыг эргээ байгуулах гэвэл одоо хин шийдэх, их хурлын шийдэх юм уу, засгийн шийдэх юм уу гэж яад юм. Улсын хөр шийдэж байгаа. Улсын хөр шийдэх. Тухайд одоо манай Алтан уян засгийн газрын үед л татан болгоо хийцэн лийдэлтэй. Нэр өхий гишүүд болох за тухайн одоо Батцандан Төвднөрж нарын гишүүдийн санаачлагаар засаг маш шуурхаагаар хуралдаад баг өдөртөн чөлөө 7 хоног дотор хариу өгөөл гэл зал явчихсныг би санаж байна. Тухайд би бас хууль зүйн дотоод хэргийн яамд мэрэгчлэн байсан. Сүүлд энийг бид нар 17 онд байгуулъя гэж улсын хурал дээр орсон боловч бас дэмжлэг авч чадаагүй. Одоо оруулахад бол дэмжлэг авахаар байгаа шүү дээ. За одоо тэгээд бас яг энэ чиглэлдээ би даасан мөрдөх алба байгуулах уугүй юу бас бодлогын юмуд яригддаг. Тэгээ одоо би бас энийг бол засгийн газар талаас нэлээд үлтэй суурьтай яриад оруулж ирэх асуудал л гэж би зүгээр харж байгаа. Дан хувь гишүүн бас энийг өргөө барай явах бас зохимжгүй. Тийм түрүүн би нэг асуултсан та бас дотоо хариулчих шиг боллоо. Энэ нөгөө цагдаа нэг хэрэгээр баривчлаад тэгээ тэрийг ингээ 2 3 өөрчлөө буцаад нөгөөх рүүгээ эргэж очдөг тийм хуулиар тэгж болдго юм уу тэр чинь? Ер нь болохгүй. Тийм учраас би нэг хууль зөрчсөн үйлдэлүүд байвал ер нь бас хариуцлах хүлээх хэрэгтэй. Энэ бол одоо бас хэргийн нөхцөл байдлыг би мэдэхгүй байна. Цаана одоо янз бүрийн эрүүдийн шүүсэн юм гарсан уу? За магадгүй зүгээр цаашдаа ч гэсэн бодож байгаа юм ерөөсөө хүнд бас санаатаагаар юм зохион байгуулалттайгаар хэрэг үүсгэх энэ асуудлыг бас яг энэ төрийн албаагч талдаа буюу бас гэмтрэг болгож хуульчлах хэрэгтэй болов гэж бодож байна. Энд чинь олон нийтэд ингээ баахан нийгмийн бужигнуулсан мэдээ гарч ирсэн аа тийм биш байна гэж явдаг. Тэр нь одоо улс төрийн одоо албан тушаалтны захиад даалгавраар тэгж хэлээд байт юм уу? Би одоо тэгж л ойлгох маягтай болчиход байгаа байхгүй. Арайж одоо бас өдөр тутам ажил хийдэг хүмүүс тийм том алдаа гаргамааргүй юм л гэж бодох юм. Тэгээ одоо энэ асуудал нь хуулийн дагуу тэгээд шалгалтаа шийдэгдэх үстэй. За 80 та одоо тэгээд тэрэн дээр одоо та бүхэн бас яг энэ үйл явдал дээр бас анхаарлаа хандуулаарай. За тэгээд ингэж одоо цагдаа гар хөлөө болгож тэгээд өөрөө нэг баахан гарч ирж мэдээлэл хийж
Морита тоглоом тоглож хүн амны хэрэг юу ч гэлээ баах юм ярьч маргааш нь би одоо энэ тухай юу ч ярихгүй гэд ингээ хайчдаг тийм сайд ч гэж байх гэж. За уучлаарай. За өөрөө чинь би нэг сошиалс авсан нэг өгүүлбэрийг би танаас юу авъя гэж бодсон юм. Одоо та бүхэн 2-3 минут байна. Бодлогын асуудал ярилцаж, мэтгэлцэж, үзэж тардаг болоосой. Дээр дооргүй. Гэтэл цус ярьж улаан галзуу айцаар өдөрдүүлсэн үндэс суурьгүй хамхуул адил нэг хэсэг нь засгийн газрын гишүүд нь мөрдөгч хийх, дотоодын хэдтэй томрох, дотроо алдсаар байтер энэ улс дэлхийн хадаг болох ойрхон байна шүү гэж та бичсэн байлээ. Тэгээ энийгээ та нэг тайлбарлаач. Наач нөгөө Норгийн үеэр л бичсэн. Норгийн үеэр бичсэн тийм. Тэгээд одоо нийгэмд бид нар чинь ингээд энэ улс их орны эдийн засгийн хөгжлийг боомлсон энэ бомбын төгжээ, уул уурхаагаа самаралтайгаа эдийн засгийг яаж төрөлжүүлэх вэ? Хүний эрхийг хангах ямар бодлогын өөрчлөлт хийх вэ гэдэг зүйлийг ярилцаад явахын оронд өдөр тутмын сенсац тэгдэж яагаад ингэж бодлогын асуудлуудыг иргэдэн хүртэл мэдээ сонсохыг хүсэхгүй байна. Ховжив болохоор тэрийг зодож тэрийг ингэж ихээр бүгд ингээл комент хичээл бүх шүүлтүртэй. Тэгээ ерөөсөө эцсийн нүндээ ингээд монголчуудыг айцаар удирдах дандаа зохиомол түүхээр эсвэл зохиомол ийм айцаар ингэж удирдах нэг өдөр танк ороод ирэн ч гэх шиг. Хаана вэ тэр танк? Тэр танкны үлгэр ирж исэн нөхөр харин хятадуудаа нийлж одоо тий лицензийг зарсан байна. Монгол Улсын эдийн засгийг 12 жилээр гацаасан. Одоо ингээд үндсэндээ энэ эдийн засгийг энэ алдагдлыг нөхөхийн тулд одоо бас л бид нар түншүүттэйгээ бас 10 хэдэн жил дахин ажиллана. Үндсэндээ 30 орчим жилээр бидний боломжийг алчиж байгаа байхгүй. Ийм л зүйлүүдийг бид нар хэрсүү байгаа ч гэдэг зүйлийг ярьж байгаа. Яг вэ тэгээд одоо мань үчиг ингээд жоохон дуурсан залуучууд нь хятад болох Монгол улсаас бараг зайлуулна, за энэ урагчдыг зайл гэдэг шиг байна. Гэхдээ ингэж хэлснээр бид нар харин хятад болчихгүй, эх орноос урвчихгүй. Харин ч эх орныхаа хөгжил энд үр хөвгт маань амьдрна гэж байгаа учраас зарчим дээр байж байгаа. Эндээс айж ичгүй дугарж байгаа. Тийм учраас би бол ер нь бас тодорхой ийм зүйлүүдийг ярьдаг байяа. Тэгэхгүй ингээд үнэхээр хэцүү. Тэгээд одоо гадна дотны эрх ашигыг гүйцэлдүүлэх гэж ерөөсөө л нийгэмд нэг юм сенсац өглөө болгон хайдаг. Тэрийг бид нэр ингээл тороол утасны цаанаас нэг л их хигжүүргсэн томорсон хүмүүс гараад ажил хиймээр байна. Тэгээд ерөөсөө ингээл одоо тижээлэгдэг халамжийн. Тэгэхээр би яг эцэст нь ганцхан юм хэлж байгаа. Эний цаана ерөөсөө бүгдээрээ жигж сайхан татвараа төлдөг болъё. Харин нийгмийн боломжийг авч байгаа хэсэгтээ хариуцлах хүлээлгдэг болъё. Ерөөсөө эцсийн нүндээ бусдад төв удахгүйгээр амьдрдаг болох юм бол Монгол улсын хөгжил их ойрхон баг. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ би зүгээр эцэст нь юу гэж хэлэх гэж байна гэхээр яг энэ одоо манай энэ төр засгийн нэр хүнд одоо иргэдийнхээ дунд нэлээд муу байна л да. Одоо ингээд хуучин 76 хулгайч гэдэг байсан бол одоо 126 хулгайч гэдэг юм одоо нэг тиймэрхүү. Тэгэхдээ бүгд мэдээж хулгайч биш. Тэр дотор чи энэ хүлээс үүргээ биелүүлэх гээд ингээд махран зүтгэж байгаа, үнчээр ажиллаж байгаа ийм улсууд гишүүд одоо засгийн газар аль алинд нь ч байна л та тий. Олонх нь байгаа. Олонх нь байгаа тий. Тэгээд би бол амьдаа одоо манай редакц жишээлбэл одоо тийм улсуудаас энэ нэвтрүүлэгтээ оруулж энэ төмөнд одоо бас таниулах юмсан, мэдүүлэх юмсан энэ улсуудыгаа гэж ингэж боддог явдгиймаа. Тэгээд тэр хүрээнд өөрөө ч бас өнөөдөр орж оролцсон юм учиртай юм шүү. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ орж оролцсон баярлалаа. Баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.